нар гарааны бизнес эко орчныг бүрдүүлэх, за инновацид суурилсан инновацийн платформыг байгуулах, за гарааны бизнес ээлтэй орчныг бүрдүүлэх талаар за салбар бүрийн төлөөлөл, гарааны бизнесүүдийн төлөөлөл, за төрийн түвшүүдийг өрн оролцуулж байгаа энэхүү хэлэлцүүлгийг 2 дахь удаага хийх гэж байна. За өмнөх хэлэлцүүлэг хамгийн ихний хэлэлцүүлэг маань Улсын их хурлын гишүүн Ган Тулгын хамтаар хийгдсэн байгаа. За бид энэ дээр нэлээд бүтээлч хэлэлцүүлгийг за мэдээллийн технологийн үндэсний паркт боожж байгаа компаниудын захирлуудын хамтаар хийж хэд хэдэн бас санаануудыг гаргасан. За энэ ч гэсэн мэдээллийн технологийн үндэсний паркийн вебсайтн дээр зөвлөмж шилдгээр гарсан байгаа. Тэгэхээр та бүхэн өмнөх хуралд хэрвээ оролцож амжаагүй бол за мөн ямар зөвлөмж, ямар асуудлууд хэлэлцсэн тухай мэдхийг хүсвэл вебсайтнаас, албан ёсны вебсайтаас татаж авахыг хүсье. За гэхдээ энд бид эхлээд зарим оролцогчид маань хүрэлцэн ирж байгаатай бас уялдуулаад хамгийн ихний зөвлөмжтөр ямар чухал асуудлуудыг хүндсэнийг товчхон дурдаад яриагаа эхлүүлье. За ерөнхийдөө бидний ярилцсан хамгийн ихний асуудал бол за татварын уян хатан тэнцвэртэй нөхцөлийг мэдээллийн технологийн компаниудад олгох гэсэн чиглэлээр яригдсан байгаа. За гарааны бизнесүүдийн татварын хэмжээ дарамт өндөр байгаа нь за бас яг энэ чиглэлээр дагнсан компани үйл ажиллагаа явуулахад за амжилттай бүтээгдэхүүн зах зээл дээр гаргахад хүндрэл учруулж байна гэсэн асуудлуудыг компани захирлууд дурдж байсан. За үүнтэй хамааруулан хит хитэн улсын жишээн дээр за бидний бас санаа авч болох за жишээ болгож болох бодлогуудыг хөтөлбөрүүдийн талаар бид ярилцсан байгаа. За мөн үүнээс гадна за төрөөс хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжих, за стартап компаниуд хөрөнгө оруулсан бол урамшуулалтай байх зэрэг бодлогын бас дэмжлэг үзүүлэхийг одоо уриалсан. За үүнтэй уялдаад бас ихэнх асуудлууд маань төрийн байгууллагуудтай, төрийн бодлоготой уялдж байсан учраас улсын хурал дээр бас лобби бүлэгмийг байгуулах зөвлөмжийг бид гаргасан байгаа. За үүгээрээ бас аль болох олон хүмүүсийг, олон гишүүдийг татаж за гарааны инновацийн хөгжлийн санг бий болгох, за тодорхой бас дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчинд бас одоо бодлогын өөрчлөлтүүд оруулах зэрэг асуудлуудыг бид уриалсан. За тэгээд хүний нөөцийн бодлого, за мөн бусад бүтээгдэхүүнүүд гаргахад ямар асуудлууд, бэрхшээлүүд учирж байгаа талаар олон асуудлуудыг бид одоо нээлттэй хэлэлцүүлэг хийж одоо хэлэлцсэн байгаа. Тэгэхээр Монгол инновац хэлэлцүүлэг маань үндсэндээ цаашдын хэд хэдэн сэдвүүдэд тодорхойлчихсан байгаа. Тэгэхээр 2 дахь сэдв буюу өнөөдрийн хэлэлцүүлэг маань татварын хөнгөлөлтөд чөлөөтэй эко бус гэсэн сэдвийн хүрээнд явагдах гэж байна. За энэхүү хэлэлцүүлэгт маань бид улсын хурлын гишүүн за Наран Туяаг өрссөн. За гэхдээ Наран Туяаг гишүүн маань яг одоо төрийн ордон дээр за иргэний танхимд за төсвийн болон мөнгөний бодлогын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгт сууж байгаа учраас хараахан хүрэлцэн ирж амжаагүй байна. За гэхдээ түүнийг орлон за улсын хурлын гишүүний зөвлөх Отонбаяр энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Отонбаяр зөвлөх маань бас энэ дээр бидний хэлэлцсэн асуудлууд дээр бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж за цаашдаа бас улсын хурлын гишүүнд хүрэх тал дээр анхааран ажиллана гэж найдаж байна. Тэгэхээр өнөөдөр бидэнд мэдээллийн технологийн үндэсний паркийн төлөөлөл компаниуд за мөн за энэ чиглэлээр сонирхож байгаа залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. За ингээ бүгдээрээ та бүхэнд оноог тараагдсан байгаа цаасан дээр байгаачлан хурлаа эхлэе. Уулзалтаа эхлэе. За хамгийн эхлээд бид нар энэ хурлыг нээнүү гэж мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Буян Үлзийг микрофон шилжүүлж байна. За сайн байцгаана. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд Монгол инновац цоврал хэлэлцүүлэг маань өнөөдөр 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. Өмнөх удаагийн хэлэлцүүлгээр бид нар бодлогын зөвлөмж гаргасан байгаа. Тэгээд энэхүү гаргасан бодлогын зөвлөмжийн хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг маань зохион байгуулагдаж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол агуулга маань гарааны бизнес түүний татварын хөнгөлөлтөд орчин гэсэн сэдвийн хүрээнд явагдахаар байгаа. Тэгээд энэхүү чуулган хэлэлцүүлгийн нийт өргөдөж ирсэн та бүхэндээ чуулганы хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. За Буян Үлзий захиралдаа баярлалаа. За тэгвэл хамгийн эхлээд бүгдээрээ Монгол мэдээллийн технологийн үндэсний паркийн
үйл ажиллагаа, за цаашдын хандлагын талаар наран цэцэг даргын за инкубатор бизнес хөгжлийн төвийн дарга наран цэцэг даргын ихтгэлээр нөхөө хурлаа эхлүүлье. Тэгээ наран цэцэг дарга маань за яг мэдээллийн төлөв үндэсний парк эхлэхээс эхлээд үүсгэн байгууллагаас эхлэн бас энэ төвтэй холбоотой байгаа хүн учраас та бүхэнд мэдээллийн технологи үндэсний паркийн бизнес инкубатор ямар үйл ажиллагаа явуулдаг, за ямар хандлагатай байгаа талаар хангалттай сайн мэдээлэл өгөх боломжтой. За сайн байцгаана уу. Өнөөдрийн цуврал хэлцүүлэх хоёр төвлөрсөн ирсэн нийт одоо төлөөлөгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх цуврал нэгдтрүүдээр гарааны экосистем гэсэн ерөнхий тийм том агуулгаар бид нар ерөнхий илтгэлээ хэлцүүлж байсан бол өнөөдөр бид нар татврын чөлөө төслийн талаар бид нар цуврал хоёр хэлцүүлгийг хийх гэж байна. Энэ миний тавьж байгаа илтгэлийн өмнө сууж исэн хүмүүс бол харж исэн. Энэ ивентэдийг сонирхоод ирж байгаа хүмүүс парк маань ямар хөө үйл ажиллагаа явуулсан бэ? Хаашдын чих хандлагын талаар ерөөхдөө бид нар танилцуулъя гэж бодсон. Өнөөдрийн миний тавьж байгаа илтгэл бол нийт 4 одоо юуны агуулгад ерөөхдөө нэгдүгээрт бид нар түүхэн замнал мэдээллийн технологи үндэсний парк хэдэн онд байгуулагдаад одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа. Бүтц зохион байгуулалтын үед бид нар ямар хөө үйл ажиллагаа явуулж байгаа. Үндсэн үйл ажиллагаа нь хичнээн чиглэлийн үйл ажиллагаа явуулдгийн дээрээс нь цаашдаа бид нар юу гүйцэтгэх гэж байгаа энэ чиглэлээр илтгэлээ тавих болно. За мэдээллийн технологи үндэсний парк та бүхэн ерөөхдөө энийг шинжлэх ухааны мэдээллийн төв корпорац байсан гэдгээс нь бол мэдж байгаа. Парк маань анх 1972 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш бид нар мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулаад 97 онд бид шинжлэх ухааны мэдээллийн төв корпорац болж өөрчлөгдөөд 2002 онд Солонгосын засгийн газрын тусламжтайгаар 1 сая долларын тусламжтайгаар мэдээллийн технологийн үндэсний парк байгуулагдаад 2003 онд анх эхлээд мэдээллийн технологийн инкубаторыг үйл ажиллагааг явуулж гисэн байгаа юм. Анхны бизнес инкубаторыг явуулснаас хойш бид 3 жилийн үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээрээ тулгуурлаад нэгэнт бид нар мэдээллийн технологийн жижиг бизнесийг дэмжиж байгаа юм чинь бид нар хүний нөөцийнхаа үйл ажиллагааг одоо хүн нөөцийнхөө одоо чадварыг дээшлүүлээгээд 2006 онд Японы ITP-ийн байгууллагатай хамтраад мэдээллийн технологи инженерийн шалгалтыг бол нэвтрүүлсэн байгаа. Үүнээс хойш шалгалт нэвтрүүлээд одоо бид нар нийт 10 дахь жилийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Дээрээс нь бид нар 2014 онд одоо байгаа энэ суурин дээр бид нар Америкийн нэгдсэн улсын Silicon Valley-тэй адилхан Silicon House-ыг байгуулад 2014 онд Silicon House-ыг бид нар байгуулад одоо байгаа энэ орчныг бид нар бүрдүүлж гаргаж ирсэн байгаа. За 2013-аас 14 онд Silicon House-д Монгол улсын ерөнхий сайдын багцаас 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Silicon House IT парк гэсэн энэ төслийг хэрэгжүүлж амжилттай хэрэгжүүлж явуулсан байгаамаа. За түүхийн үед ерөнхийдөө алсын харгааны үед бол бид нар шинжлэх ухааны технологийн парк болох зорилготой. Энэ зорилгынхаа хүрээнд бид нар өндөр технологийн бизнесийг нутагшуулаад технологийн шинэ мэдлэг дамжуулах, бол арилжаалах, мөн энтерпренеруудыг дэмжих экосистемийг бий болгох замаар өндөр технологийн салбарын багт хамжийг нэмэгдүүлж Монгол улсад мэдлэг цугласан эдийн засгийг хөгжүүлэхэд оршно гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр бид нар ажиллаж байна. За үйл ажиллагааны чиглэлд бол ерөнхийдөө бид нар 3 чиглэлээр ажилладаг. Судалгаа хөгжүүлэлт, өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, мэдээллийн технологийн хөгжил сурах судалгааг хөгжүүлэх, дээрээс нь мэдээллийн технологийн бизнес инновацийг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. За бүтц зохион байгуулалтын үед манайх бол ерөнхийдөө нэг газар 3 төвийн төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт мэрэгчлэн 20 үйлчлэгийн ажилтан арга нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За үйл ажиллагааны хувьд бол ерөнхийдөө бид нар үндсэн гол үйл ажиллагаа инкубатор шалгалт үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл бизнес хөгжлийн төвийн хийж байгаа үйл ажиллагаа, хоёрдугаарт нь сургалт мэдээлэл, уян сургалт мэдээллийн төвийн хийж байгаа үйл ажиллагаа, гуравдугаарт нь инновац технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За үүнээс бол инкубатор шалгалтын талаар товчхон мэдээлэл та бүхэнд өгье. За 2003-аас 16 онд нийт 13 жилийн хугацаанд бид нар ойролцоогоор 300 гаруй компаниудыг манай паркт бол хандсан байгаа. Үүнээс бол элсэн орсон компани бол 113 компани, төгссөн компани бол 52, хасагдсан компани 38, одоо яг байрлаж байгаа нь 17 компани байгаа. Шилдэг төгсөгчдийг ерөнхийд нь нийлүүл одоогийн байдлаар бид нар шилдэг төгсөж нэг 13-аас 14 компани байгаа. Тэндээс товчхон дөрөнд хэлэх юм бол Interactive, Starsoft, Singleton, Bolorsoft гэсэн 4 компани нэрлэж байна.
За энэ төгссөн компаниудын хүний нөөцийг бид нар 2008-аас одоо 16 оны хүртэл нийт 7-8 жилийн хугацаанд нэг 17-аас 18 компанид хийхэд энэ хүний нөөцийн үйл ажиллагаа бол иймэрхүү хүний нөөцийн хувьд бол нийт 146 ажилтнанд бид нар тогтмол ажлын байртай ажилтныг бид нар ажлын байраар хангасан гэсэн. Үүнээс бол үндсэн ажилтан бол 127, гэрээт ажилтан 19 байгаа. Төгссөн компаниудын мөн үйл ажиллагааны хувьд бол програм хэмжээний бүтээгдэхүүн бол нийт 14, веб хөгжүүлэлт 7 гэх техник хангамж 3. Бүтээгдэхүүн үйлчлэгийн хувьд бол нийт үндсэн бүтээгдэхүүн бол 72, нэмэлт бүтээгдэхүүн 308 бүтээгдэхүүнийг манай инкубаторын төгссөн компаниуд болон одоо байж байгаа компаниуд үйлдвэрлэжээ гэж үйлдвэрлэсэн байгаа юм. Ерөнхийдөө хийсэн ажлууд бол нийт 159 вебийг бол хийсэн байгаа. Гэхдээ энэс жилийн тоонууд байгаа. Зарим тоонуудыг бид нар бол авах боломжноос гарахгүй байгаа болохоор жоохон хүндрэлтэй асуудал байгаа. Ер нь гол их хийдэг ажил маань програм хэмжээний чиглэлийн ажлууд байдаг учраас. За одоогийн байж байгаа байрал компаниуд маань нийт одоо 17 компани байгаа. Ажилтнууд бол 65, бүтээгдэхүүн үйлчлэгээ бол 25 нэр төрлийн 25 бүтээгдэхүүн 154 үйлчилгээг манай одоо 17 компани маань үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ чинь бас програм хэмжээний чиглэлээр бол 32, маркетингийн чиглэлээр 11, сэтгүүлч бол 2, төслийн менежер 6 гэд нийт одоо бүх чиглэлийн одоо мэргэжилтүүд энэ манай инкубаторт ажиллаж байна. Энэ дээр та нарын зурган дээр харж байгаа энэ юу харахад бол бид нар анх эхлээд энэ инкубатор Silicon House анх эхлээд элсэн орсон анхны нисгч нартаа бид нар стартап кейсийг бид нар өгж ирсэн. Стартапд зориулсан зөвхийг энэ цөмөн дотор одоо шүдний оос ойсоос ахуулаад цав харанда бүх зүйлүүдийг багтаасан. Өөрөөр хэлбэл одоо байгаа энэ төгсөж байгаа жишээлбэл хангаа захирал маань ямар нэгэн байдлаар стартап гэсэн цүнхээ барьж ороод паркинг стартап компаниуд ийм зүйлүүдийг багтаасан ийм кейсийг өгдөө шүү гэдэг юу хэлээд явахаар одоо бэлэн байдалтай байж байгаа. Энэ нийт бид нар нийт 15 компанид бол энэ стартап кейсийг бол гардуулж өгсөн байгаа. За ерөнхийдөө инкубаторт байгаа компанид 6 төрлийн бүтээгдэхүүн бид үйлчлэгээ үзүүлдэг. Нэгдүгээрт нь ажлын хорцонд бид нэр дунджаар нэг компанид 29 сая 400 мянган төгрөгийн одоо хөнгөлт үзүүлдэг. Сургалт бол 6 сая 800 мянган төгрөг. Өшөө энэ дээр бид нар нэмэгдэнэ. Дээрээс нь маркетингийн чиглэлээр 4 сая 320 мянган төгрөг. Дээрээс нь манай маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани маань бусад компаниудад үн төлбөргүй үйлчлэгээ зөвлөх үйлчлэгээ явуулдаг байгаа. Тэрнээс бол програм хэмжээний чиглэлээр бид нар 6 сая төгрөгийн програмын чиглэлээр 6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд шагналд урамшуулалт бид 9 сая төгрөгийн урамшуулал зөвлөх үйлчлэгийг бид нар ойролцоогоор 5 сая 500 орчим сая төгрөгийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Нийтдээ бид нар нэг компанид 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг юм аа. 2.5 жилийн хугацаанд. За бид нар инкубатор зөвхөн IT-ийн инкубатор гэдэг ойлголтоос бид нар 2014 оноос эхэлж гарсан зорилттой салбарын инкубаторыг авъя. Энэ зорилттой салбарын инкубаторыг авъя гэдэг зорилттой салбараас нэгдүгээрт нь бид нар эмэгтэйчүүдийн инкубаторыг ажиллуулж эхэлсэн, хоёрдугаарт нь виртуал инкубаторыг ажиллуулж эхэлсэн, гуравдугаарт нь зорилттой салбар буюу оюуны өмчийг энэ IT-ийн компаниуд оюуны өмчийн ойлголтыг бид нар ойлгуулахын тулд оюуны өмчийн чиглэлийн компаниг инкубаторт эсэлж оруулсан байгаа. Дээрээс нь IT-ийн компаниудын маркетингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Viral Partners компаниг авсан байгаа. Дээрээс нь бид нар зөвхөн энэ оюутнуудаас дандаа шин санаанууд гарч ирэх юм. Энэ залуучуудын шин санааг бид нар авахын тулд энэ залуучуудаа бид нар шин санаа болгоныг бид нар бүтээгдэхүүн үйлчлэгээ болгож эдгээрийн мэдлэгийг баялаг болох процессд бид нар дэмжлэг үзүүлээ гэдэг зорилгоор бид нар оюутан инкубаторыг ажиллуулж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бид нар зорилттой салбарын хүрээнд маркетингийн чиглэлийн, оюутны чиглэлийн, эмэгтэйчүүдийн чиглэлийн, оюуны өмчийн чиглэлийн компаниудыг эсэж оруулаад амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс бид нар энэ үйлчлэгэндээ бид нар бүгд багтаа явж байгаа гэж бодож байгаа. Ямар нэгэн хууль эрх зүй оюуны өмчийн чиглэлээр ямар нэгэн зөвлөх хүсэл бол бид нар оюуны өмчийн компанитай хамтарчна. Хэрвээ маркетингийн чиглэлийн үйл ажиллагаа хэрэгтэй бол маркетингийн компанитай хамтарчна. Хэрвээ бид нар эмэгтэйчүүд зөвхөн ажиллаа олох гэж одоо зүтгэж байгаа эмэгтэйчүүдийгээ бид нар дэмжих чиглэл бол эмэгтэйчүүдийн инкубатор гэдэг бүх салбарын энэ инкубаторыг бид нар энэ үйл ажиллагаанд аваад явж байгаамаа. За дараагийн асуудал бол бид нар түрүүн би хэлсэн бид нар яг жижиг дунд энэ IT-ийн бизнес эрхэлж байгаа компаниудад дэмжиж болно.
Гэхдээ энэ байгаа хүмүүсийн хүндийн нөөцийн ур чадварыг бид нар дээшлүүлээ. Эдгээр байгаа хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд олон улсад бид нар хүлээн зөвшөөрөх сертификаттай байх ёстой. Тэгжээж бид нар бас олон улсад болон Монгол улстай бид хүлээн зөвшөөрөх юмаа гэд 2006 онд бид нар шалгалтыг зохион байгуулсан. Гадагшаа чиглэсэн шалгалт гэх юм бол бид нар мэдээллийн технологийн инженерийн шалгалт байгаа. Дээрээс нь ICDL-ийн шалгалтыг бид нар 2015 оноос эхлээд одоо авах бэлтгэл ажиллагаа хангаад одоо авахар бол бэлэн болсон байж байгаа. Дээрээс нь бид нар дотоод бусад одоо салбарын байгууллагад аттестацийн шалгалтуудыг аваад шалгалт маань дотоод гадаад гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад эхэлж байгаа. За шалгалтын статистик мэдээллийг ерөөхдөө та бүхэн танилцуулахад бид нар олон улсын сертификаттай энэ шалгалтанд нийт Монгол улсаас 2000 шалгуулагч бүртгүүлснээс ойролцоогоор 2000 орчим бүртгүүлснээс 1510 шалгалтанд орж одоогийн байдлаар 144 хүн Азийн 12 онд хүлээн зөвшөөрөгдөх сертификатыг гардаад авсан байж байгаа. За 2007 оноос мэдээллийн технологийн үндэсний парк маань хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, хүний нөөцийн тухайн хүмүүсийн мэдлэг ур чадварыг сайжруулах чиглэлээр стандартуудыг батлуулсан. Энэ чиглэлээр бид нар мэдээллийн технологийн инженерийн ур чадвар, мэдээллийн технологийн нийтлэг мэдлэг 2007 MNS 5736 2007 гэсэн стандартыг 5737 гэсэн стандартаар батлуулсан байгаа. Сая бид нар 2016 онд мэдээллийн технологийн ажил албандаа хэрэглэдэг мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлүүдийг өөрийн гэсэн суур мэдлэгтэй болгохын тулд тэр суур мэдлэгийн шалгуур үзүүлэлтэнд тусгай стандарт байх ёстой гэж үзээд компьютер техник менежментийн сургууль болон холбоо мэдээллийн сургуулийн багш эрдэмтдтэй хамтраад мэдээллийн технологийн суур мэдлэгийн шалгуур гэсэн стандартыг батлуулсан байгаа. Энэ стандартын дагуу бид нар төрийн албаны зөвлөлд албан бичгээ явуулсан байгаа. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологиг ажил албандаа хэрэглэдэг бүх хүмүүс энэ суур мэдлэгийн стандартыг хангасан байх ёстой гэсэн одоо албан бичгийн төрийн албаны зөвлөлийг явуулаад энэний одоо хариг бид нар хүлээгээд дараагийнхаа одоо үйл ажиллагааг явуулах гэж бэлдээ байж байна. За төсөл хөтөлбөрийн хувьд бол ерөнхийдөө төрийн бие даасан дээр хийсэн бид нар мэдээллийн технологийн тестийн төв байгуулахын төсөл явуулсан байгаа. Энэ маань одоогаар дэмжигдэг байгаа ч гэсэн цаашдаа бид энэ чиглэлээр бол нэлээд нарийн судалгаа чиглэл явуулна гэж үзэж байгаа. Дээрээс нь виртуал офисын одоо төсөл хөтөлбөрийг бид нар амжилттай хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар 2-3 өрөөнд виртуал офисын чиглэлээр компаниуд байрлаад тэнцээ бид нар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дараад нь бид нар энэ паркт байрлаж байгаа инкубаторын компаниудад боломжтой одоо тоног тохиромжлоор хангах Incubcom 2 гэсэн төслийг хэрэгжүүлсэн. Дээрээс нь бид нар coworking space буюу доор одоо хоёр давхар одоо энэ Taker гэсэн одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд амжилттай явуулж байна. За сургалт мэдээллийн үед сургалт мэдээллийн төв маань ерөнхийдөө Монгол улсад шаардлагатай байгаа юм сургалтуудыг ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр одоо мэрэгшүүлэх чиглэлийн сургалтуудыг нэлээд амжилттай зохион байгуулж байна. Үүн дээр бол аппликейшн хөгжүүлэлт, веб програмчлалын сургалтууд, мэдээллийн технологийн хэрэглээний сургалтууд, тэгээд дээрэс нь мэдээллийн аюулгүй байдлын сургалт, дээрэс нь мэдээллийн технологийн инженерийн шалгалт, бэлтгэх сургалтууд гэдэг нийт одоо ийм 13-аас 14 нийт төрлийн сургалтыг мэдээллийн технологийн одоо манай сургалт мэдээллийн төвөөс энэ сургалтыг бол зохион байгуулж байгаа. За та бүхэн одоо мэдж байгаа энэ хажуу талд манай намын сан байгаа энэ одоо шууд ивентээр бүртгүүлээд ирсэн хүмүүс одоо дараа ороод ийшээ танилцж байна. Энэ намын санд нийт бид нар 700 гаруй үйлчлүүлэгчтэй болоод энэ одоогийн байдлаар сүүлийн 2 жилийн хугацаанд бид нар чимтэй үйл ажиллагаа явуулаад 500 нэрийн 10 нэр төрлийн нийт 2162 номтой одоо замын сангийн маань үйл ажиллагаа бол тогтмол явагдаж байгаа. За инновац технологийн үед парк маань одоо инновац гэж зочид инновацийн чиглэлээр нь ямар хөө үйл ажиллагаа явуулт юм бэ? Энэ чиглэлээр та бүхэнд ерөөхдөө хэлье. Бид нар оюуны өмчийн чиглэлээр дэлхийн оюуны өмчийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд нийт сургалт уулзалтыг нийт 7 удаа бид нар зохион байгуулсан. Технологи дамжуулалтын чиглэлээр бид нар шүтээсийн 300 гаруй оюуны өмчийн тийм одоо мэдээллүүдийг өөрсдөө бүртгэж аваад мөрөөс болон шүтээсийн дээр оюуны өмчийг бүртгэж аваад технологи дамжуулахад одоо бэлэн болсон байж байгаа. 87 технологиг хүн болон аж ахуйн нэгжид бол ерөөхдөө бол танилцуулсан байж байгаа. Өөрөөр хэлбэл тэр баял мэдлэгийг бусдад дамжуулах үйл ажиллагаа парк маань ерөөхдөө хийгээ явж байгаа гэж болно. Дараагийнх нь бид нар хоёр төрлийн хурцлах хөтөлбөрийг явуулж байгаа. Нэгдүгээрт нь болохоор MIT Global Startup Labs гэдэг энэ ивентийг зохион байгуулад энд нийт 50 гаруй хүмүүс оролцож энэ 100 одоо сая
8-аас 9 сарын хооронд зохион байгуулсан байгаа. Энэ урд сургуулийн хөтөлбөрийг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл энд байгаа хүмүүсийг антрепренеруудыг хэрхэн одоо яаж хэрхэн одоо дэмжих вэ? Хэрхэн энэ хүмүүс хөгжих вэ? Энэ чиглэлээр бол сургалт зохион байгуулсан байгаа. Дээрээс нь бид нар гейм тоглоомын хурдсуур хөтөлбөр зохион байгуулж энд 5 баг 2 тоглоом гаргаад энэчнээс бол 2 нь бол стор дээр бол тавигдсан байгаа манай 2 тоглоом. Дээрээс нь болохоор бид нар одоо энэ 2 давхарт Makerspace 3D принтерийг нийт 210 нийт бит бүтээгдэхүүнийг бид нар үйлдвэрлэж гаргачаад байж байна. Одоо та бүхэн яг сошиал медиар аягүй их явж байгаа Future Makers буюу энд 8-аас 22 насны залуучуудыг бадралайсч 8-аас 22 насны нийт 20 оролцоог яасан тийм суралцагчийг бид нар энэ чи одоо доор бид нар сургаад өөрөөр хэлбэл бидний үед одоо миний үедээс нь залуу зохион бүтээгчдийн үйл ажиллагаа одоо манай Future Makers гэдэг одоо арга хэмжээндээр бол зохион байгуулагдаж байна. За дараагийн асуудал бол цаашд бид нар одоо юу хийх ёстой вэ? Бид нар одоо ингээд зүйлүүдийг хийгээд энэ чинь бид нар өшөө цаашдаа бид нар юу хийх ёстой гэсэн одоо бодлогыг бид хамхан танилцуулъя гэж бодож байна. Инкубаторууд бол бид үндсэн инкубаторыг ажиллуулж байгаа. Дээрээс нь виртуал инкубаторыг ажиллуулж байгаа, зорилт инкубаторыг ажиллуулж байгаа. Үүнээс бид нар акубатор гэж шинээр томьёог бид нар гарч ирж байгаа. Энэ бол ямар учиртай бэ гэхээр инкубатор хурдсуур хөтөлбөрийн дундах буюу өөрөөр хэлбэл 1.5 жилийн хугацаанд бодит санаатай шин санаатай энэ залуусыг маш хурдан хугацаанд босгоод хөрөнгө оруулалт хийгээд байх боломжийг харж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар энэ хүмүүст маш богино хугацаанд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж маш хурдан хугацаанд эзэн засгийн эрхлэлтэнд оруулах энэ боломжийг харуулахад акубатор төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид нар ажиллаж байна. Дараагийнх нь бид нар шалгалтын хувьд өөрөөр хэлбэл энэ шалгалтын дээр бид нар ICT-ийг нэвтрүүлжсэн бол одоо Солонгосын одоо мэдээллийн технологийн шалгалтын одоо юутай хамтраад топ сет хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлэх гэж байна. Дараагийнх нь бид нар түрүүний нэг суур мэдлэгийн стандарт гэж ярьсан. Энэчнээс бид нар маш их олон асуултын цанг бид нар бүрдүүлэх ёстой. Дээрээс нь бид нар одоо мэдээллийн технологийн хэлний одоо мэдээллийн технологийн тайлбар тоолыг бид нар гаргах ёстой. Энэ чиглэлээр бид нар ажиллагаа нэлээд төлхөө ажиллаж эхэлж байна. Дээрээс нь бид нар оюуны өмчийн биржийн одоо туршилтыг одоо 12 сараас эхэлж бид нар хийх гэж байна. Програм оюуны өмчийн систем, өмчийн биржийн системийг дээрээс нь бид нар нээлттэй лабораторийн үйл ажиллагаа дэмжих системийг хийхээр ингээд ажиллаж байна. Ажиллагаар одоо төлөвлөд явж байгаа. Энэ маань одоо хийгдэж явж байгаа ажлууд гэсэн үг. За судалгаа төсөл хөтөлбөрийн хувьд бол бид нар орон нутгийн хөгжил буюу инкубаторын орон нутагт хөгжүүлэх чиглэлээр нийлүүл ажиллагаа явуулж байгаа. Бид нар Хувд аймагт санал болгосон байгаа, Дорнод аймагт санал болгосон байгаа. Эдгээр аймагуудад бид нар мэдээллийн технологийн гэлгүүгээр салбар болон салбар дундын инкубаторыг хөгжүүлэх чиглэлээр нэлээд судалгаа хийгээд энэ аймагуудтай хамтран ажиллах чиглэлээр төсөл хөтөлбөр хийгээд холбогдох байгууллагуудад өгсөн байгаа. Австралийн засгийн газар хөрөнгө оруулалт авах гад орсон боловч энэ маань одоо бас шаардлага хангаагүй гэдгээс буцаагдсан байгаа. Гэхдээ бид нар цаашдын одоо бүр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагуудад өгч энэ чиглэлийн ялангуяа аймагуудад байгаа IT-ийн чиглэлийн одоо болон IT-ийн чиглэл суурилсан компаниудыг дэмжих чиглэлээр нийлэн үйл ажиллагаа явуулна гэж үзэж байгаа. Дээрээс нь би тэр хэлсэн топ ситтэй хамтраад бид нар 12 мөн нэг сард бүгд Солонгос улсын топ сит шалгалтын төвтэй хамтраад ажлын турш солилцох семинарыг болж бид нар зохион байгуулахаар төлөвлөж байна. За тэгээд дээрээс нь бид нар ихтэй сургуулиудын нээлттэй лабораториудаа хамтраад нэгтээд нэгэн сүлжээнд хамтраад одоо технологи дамжуулалтыг хийх үйл ажиллагаа бид нэлээд эрчтэй бол явуулж байгаа. Дээрээс нь IBM корпорацтай хамтран ихтэй сургуулийн оюутнууд болон инженердээс бүрдсэн нийт 300 оролцогчтой зүйлсийн интернет буюу IoT сургалт семинар хакатоны арга хэмжээг одоо бид нар удахгүй зохион байгуулахаар гээд бэлтгэж байна. За дараагийн амттай ажиллагаа их бол бид нар Японы эдийн засаг аж үйлдвэрийн яам МИТИ гэж ярьдаг. Энэ яамтай хамтраад бид нар аюулгүй байдлын менежмент шалгалтыг 2017 онд нэвтрүүлэхээр ингээд ажиллаж байна. Энэ ямар учраас энэ аюулгүй байдлын менежмент энэ шалгалтыг оруулах эрхээ төлөвлөсөн бэ гэхээр Монгол улсын энэ олон улсын шалгалтанд бид нар оруулах гад шалгалтанд одоо ингээд бүх хүмүүсээ ингээд одоо оруулаад ингээд тэд нар мониторинг хийхэд ихэнх Монголын одоо залуусын Монголын одоо энэ инженеруудын ихэнх гаргадаг алдаа бол аюулгүй байдал дээр аюулгүй алдаа гаргадаг. Тийм учраас бид нар аюулгүй байдлын менежмент гэсэн
шалгалтыг оруулж ирээд энэ чиглэлийн сургалт семинарыг нэгдээ өргөн хүрээнд явуулахад бид нар төлөвлөж байгаа. Тэгээ 2017 оноос энэ чиглэлийн аюулгүй байдлын менежмент гэсэн юм шалгалтыг оруулаад бид нар одоо 3 шалгалтанд дахиад 4 дахь шалгалт болж иж орох байхаа. За ингээд та бүхэнд өнөөдөр ингээд паркийн үйл ажиллагааг ерөнхийд нь танилцууллаа. Парк дээр цааш тийх үйл ажиллагааны нэлээд олон ажлууд байгаа. Энд дөр товчхон ихнээс нь ясан зүйлүүд одоо болж игэл цуврал хилцүүл болгон дээр жоохон зүйлүүдээ нэмээд аваад байх бодол байгаа. Өмнөхдөр нэг жоохон зүйлээс нь дараагийнхтаар нэмээд авахгүй бол хит хэвэг олон дахин уршаад байвал бас болохгүй байх гэж удаад орууллаа. Тэгээд дээрэс нь би түрүү хэлсэн одоо хөтлөгч маань хэлсэн 2003 оноос хойш одоо 13 жил би инкубаторын менежерс нь авахлаад одоо удирдах ажлын хүртэл ажлыг хийж байна. Энэ үед хамгийн хэцүү тохиолдог аж ахуйн нэгжүүд маань тохиолдог тулгарч байгаа бэрхшээлийн асуудлуудыг бид нар одоо бусад одоо зөвхөн энэ жижиг компаниуд төдийгүй гадны энэ оролцогч энэ зочид маань сайн харж эднээс бас соргоор харж эднэрийн асуудлыг шийдвэрлэхэд тусдаа нэмэр болох болов уу гэж энэ зөвлөлт хэлцүүлгийг зохион байгуулж байгаа маа. Тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. За наран цэцэг дарагдаа баярлалаа. За ерөнхийдөө мэдээллийн технологийн үндэсний парк бол яах аргагүй за мэдээллийн технологийн салбарын хамгийн гол бизнесүүд төрөн гарч байгаа, боожиж байгаа, гол бүтээгдэхүүнүүд ээж байгаа, гол цэгнэ гэж ойлгож байгаа. За эндээс за манай салбарт бас тэргүүлэх байр суурь үзэлж байгаа. Тэргүүлэгч компаниуд бүгдээрээ бас төрөн гарсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Маш олон их зүйл байгаа юм байна. Тэгэхээр энд сууж байгаа хүмүүст гэсэн бүгдээрэнд нь энд оролцож нэгэн хэсэг болох боломж байгаа. Ягаад гэвэл бидний одоо яг яриад байгаа энэ гарааны бизнес эко орчин инновацийн платформ гэдэг зүйлийг ганцхан мэдээллийн технологийн үндэсний парк эсвэл төр улсын их хурл гэдэг газар бол хийх боломжгүй. Энд бол маш олон оролцогч талуудын бүгднгийнх нь хувь нэмэр оролцоо чухал байдаг. Тийм ч учраас яг энд өрөөнд бол маш олон хүмүүс, маш олон салбарын, маш олон чиглэлийн одоо хүмүүс ирсэн байгаа гэж би ойлгож байна. За тэгэхээр бүгдээрээ дараагийнхаа ихтгэл рүү орцгоё. За яг одоо бидэнд тун сонирхолтой ихтгэл байгаа. За энэ бол мэдээллийн технологийн үндэсний паркийн за хамгийн шилдэг төгсөгчдийн нэг гэж хэлэхэд буруудахгүй байх, хамгийн алдартай ч гэж хэлэхэд буруудахгүй байх. Болор спорт компани захирал үүсгэн байгуулагч Бадрал хүрэлцүүлсэн байгаа. За та бүхэн болор тойл гэдэг бүтээгдэхүүнээр нь бол илүү сайн мэдэх бах. Энэ дотор болор тойл ашигладгүй хүн гараа өргөөч гэвэл ер нь хийж гараа одоо өргөхгүй л бахтаа баг. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдралын хамгийн гол хэрэглээнүүдийн нэг болсон энэ бүтээгдэхүүнийг гаргасан Бадрал захирал маань хөрөнгө оруулалт өнгөрсөн ба ирээдүй гэсэн сэдвээр ихтгэл та бүхэн танилцуулах болно. Бадрал захирлыг өрөө. залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Миний би Бадрал, Болор спорт компаниг үүсгэн байгуулагч байна. Ер нь бол би одоо Герман улсад тогтмол орсон сууж байгаа. Тэгээд энд ирсэн 2-3-7 хоногийн одоо богино хугацаанд урьж ингэж энд оролцуулахыг өсөлтийг гаргаснаар би хэрэгэ зогсож байна. Баярлалаа. За нэг үгэлэхэд би илтгэлийн юу гэх юм слайд энэ төр гинт өнөөдөр мэдээлэл авсан учраас бэлдэж ядсангүй уучлаарай. Монгол инновац гэсэн ийм цуврал уулзалт тийм байна. Яг үнэндээ одоо Монгол инновац гэдгийг би сайн ойлгохгүй байна. Инновац тий санаачлагтай байх тий. Шин санаа манаа бол баг биш. Санаачлагтай байна гэдэг маань аав ээж маань дандаа хэлдэг штеп. Санаачлагтай байгаад өөрөө оролдоод эцсийн үзээд юм хийгээд өгөөч тий. Тэгж үүдэн гарч ижил энэ чинь инновац болно штеп. Тэр маань бол яадгүй хэр гоё мэрэгэн санаа орж ирэхгүй байна гэж боддог юм уу тий. Энэ ороод ирснийхэн дараа за ийм нэг санаа байгаад байна. Яах вэ гэж яваад байдаг. Тэгэхээр миний хувьд бол инновац гэж ярьж байгаа бол хийгээч хэрэгжүүлээч. Тэнэг санаа гэж бол байхгүй. Ялангуяа санаа чинь тухайн үед их тэнэг байгаад байвал харин ч тэр чинь инновац мөн байхгүй. Инновац дандаа тийм байдаг. Инновацийн график чи өөрөө шатлалсан хэлбэрээр явдаг шүү дээ. Тэ? Та бүхэн бүгдээр мэдж байгаа. Ингээ шатаар. Тэгэхээр инновац анх үүсэж байгаа энэ
одоо зах зээл дээр одоо байр сууриа олцсон санаанууд, продуктууд яадгүй хөр докторчсон ингээл явж идэг. Инновац яаж гарч ирдэг вөхөр доороос гарч ирдэг. Тэгээд дээш гарч ирэх хэвээр. Тэгээд доор байгаа үед нь явах вөхөр зэрэг хамгийн тэнэг санаа харагддаг. Хүмүүс бол одоо юу гэдэг энэ аяг бол одоо ийм сууртаас аав байх халуугүй тийм. Дүрэнх байж болно гэл. Нэг нөхөр санаа гаргалаа. Тэнгүүд яах вэ? Эхлээд тэгш ийм аягийг одоо заншсан хүмүүс л ямар тэнэг санаа гаргадаг нөхөр вэ гэж харна. Магадгүй тэр нь тэгшгэн сууртай аягнаас маш илүү шинэлэг одоо ирээдүйд хөгжөөд тийм. Ямар нэгэн байдлаар доторх юм асгадгүй ч юм уу тийм. Динамикасаа хатгалдаг, сайн хатгалдаг ийм бүтээгдэхүүн болж болно. Тэрийг сайжруулах хэрэгтэй. Ийм маягаар бол инновац шатлуур хэлбэрээр дандаа өсөж идэг. Тэгэхээр Монгол инновац гэхээр би бол ингэж ойлгож байгаа. Яг инновацийн доороос эхлээл дээшиг өгсөөл ингэ явж байхад хүмүүс энэ тэнэг санаа байна гэсээр унахчдаг. Яагаад би энийг хэлж байгаа гэхээр Германд одоо юу бас ингэ стартап юу гэдэг ховын чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ явж байхад бол эхлээд бид нар их хүлээцтэй ханддаг. За энэ нөхөр одоо юу яриад байгаа юм те? Энэ амар санаа хэрэгжүүлэх гэдэг байна. Гээд. За энэ эхэндээ их тэнэг харагдаад байна. Юу ч гэсэн өрнг оруулаад үзье. За ингээд энэ нэрвээ явахгүй бол тийм ээ. Яагаад явсангүй? Хариуцлагатай. Өө хөөх эн чинь ингээд яваагүй нь. За тэгвэл одоо энийг яавал тэгвэл болох уу гэж цааш нь ахаад нөхөж өрнг оруулалт гэж үздэг. Манайхан яадаг вөхөр шууд болсонгүй за ястай алууллаа за өнгөрөө гээл. Тэгэл одоо том хөрөнгө оруулагчид нэг хоёр удаа оруулаа үзсэн бол айтагийн хүмүүс ер нь найдварг. Ястай бүтэг. Гэвч урт хугацаанд одоо инновац чинь тийм ээ дөрөвний хилдэг ийм графикаар ингэж явдаг ийм онолтой байхад чинь тэрийг дагаж ойлгохгүй тийм ээ. Яг эд сайхан өсөж байгаа хүйтэн ч юм уу. Эсвэл яг доороос яг ингээд дэшээ гарах гэж хахад нь ийм юус бүтэхгүй байна. Тэгээд зэрэг хөгжил чинь инновац чинь дэшээ гарч ирэхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр миний одоо сэдв бол энэ хөрөнгө оруулалттай холбоотой юм шиг байна. Өнгөрсөн ба одоо гэж ярьж байна тийм ээ. Өссөн бол одоо манай энэ салбарт бол тийм айхтар хөрөнгө оруулалт их орж ирснийг би сайн санахгүй байна. Хамгийн том хөрөнгө оруулалт бол IT парк гэж хэлсэн. Ерөөсөө анх эхэлж байхад ямар хүндрэл байдгүй гэхээр одоо орон байрч гэдэг юм уу тийм 5 үнэ нийлүүл суулгаад хэдүүлээ програм бичих юм уу ингээл иймэрхүү байдлаар эхэлдэг. Тэгэхээр хамгийн бодит дэмждэг бол яалт байхгүй IT парк гэдэг. Нэг дутмаг юм юу гэхээр зэрэг зөвхөн одоо энэ хөрөнгө оруулалт маань яг ийм зөвхөн эд зүйлэр гэхгүй тийм ээ. Үйл ажиллагааны сайн дэмжмээр юм шиг санагдаж байгаа. За одоо жишээлбэл хяналттай тийм ээ. Тодорхой хяналттай. Уг нь бол тавьдیں۔ Хяналт. Гэтэ нэг монитор ментор гэх яг тийм хүмүүс бас одоо цөвтрэх үү тийм бас асуудал байдаг л ах л да. За тэгээд менторууд цөвтэй. Мөн үйл ажиллагаагийн хяналтын уран маань хэд хянаад байхаас биш яахаар л энийг амжилтанд хүрэх вэ гэдэг тал дээр нь илүү их сайн дэмжиж ажиллах одоо өрөв дэмжин өсөх болов гэсэн ийм бодол бас байт юм аа. Одоо бол яг хөөхөр одоогийн байдлаар бол хөрөнгө оруулалтын одоо энэ инновацид хөрөнгө оруулалт хэр хийгд манай бас тэгж байгааг сайн мэдэхгүй. Гадаадд ямар хувь байгаа жишээг би дурдъя гэж бодож байна. Ерөнхийдөө бол эхлээд одоо хөрөнгө оруулчаад манайхан бол яадаг вэхээр эхлээд хөрөнгө оруулах гэж нэлээд болдог л доо. За та одоо яг юу хийх гэж байгаа? Санаа чинь ямар юм? Бизнес план чинь хаана байна? За та энийг өөрөө хийх гэж байгаа юм. Чи өөрөө ямар хүн юм? Тэ? Таны ард ямар баг байгаа ингээл. Ингээ баахан асуудлууд гарч ирдэг. За тэр болгоныхаа ард тэнцээд пич хийгээд тий? Гадаад тал дээр пич хийх амаргүй шүү. Айгуу хэцүү. 2 минут, 7 минут бүх санаагаа тайлбарлана. За ингээ явсны дараа яадгүй хөрөнгө оруулагчдын уулзалт болно. За тэр уулзалтын дээр бол инновац гаргасан юм бол ингээд нэг айхтар хамаг юмаа тоорчоод ингээд лүүлээ үзээд байдаггүй. Нилээн бардам. Та хэрвээ миний нэг санааг дэмжиж байгаа бол дэмж. Бид нар юм хийх гэж байгаа. Ямар ч бизнес эрсдэл байдаг. Тийм ээ?
Одоо жишээлбэл ямар ч ингээд инновац гаргаж байгаа түнд айгүй өрсөлдөлтэй харагддаг байхгүй. Өө ямар амар. За танаа чинь ч ер нь хэцүү байна даа гэж харагддаг. Тэгэхээр тийм асуудал дээр бол бүдрэх хэрэггүй. Шууд хэлэх хэрэгтэй. Та ер нь өндөр ашиг хүсэж байгаа, үнэхээр инновац хийх хүсэж байгаа бол эрсдлээ хий тэ. Магадгүй манайх ингээд дампуурч магадгүй хамаагүй. Тэгэл ингээд шудраг яриад эхлэхэд бол бид нарт бол юм бол нэг тийм амар том асуудал болдоггүй. Харин манайд одоо жоохон хэр байдгийг сайн мэдхгүй. Их л ер нь маш хатуу чангал байдаг шиг ондаа. Банкуд бол тийм ээ. Банк жишээлбэл зөөлд авахд яаж чи тавьдаг вүлээ. Тэгэхээр бизнесмен одоо ямар хувь шаардлага тавьж дэмжиж байгаа гэдгийг бол би жоохон мэдэх хөдөлсөлжил байна. Хүн хүнд байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ орчныг сайжруулах итгэлцлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах зүгээр баг. Тийм ээ? IT баг. За, та хэрвээ IT хэмжээнд бизнес оруулах гэж байгаа бол бизнес хийх гэж байгаа бол энэ бол одоо эрсдэлтэй. Гэхдээ Silicon Valley-д яадаг гэлээ тийм ээ? 99% борчл байдаг. Нэг хүн тэр гаргасан тийм зардал нөхцөл байдаг. Ерөнхий дүнгээр бол гээл ингээд Silicon Valley-г дурдаад байвал та бүхэн зөндөө сонссон байлгүй. Би тэр яг тэр зүгийн тэр хөндийгээс ирсэн юм биш л дээ. Эсрэг өөр ертөнцийн нөгөө өнцгөөс нэрсэн. Тэнд бол яг одоо юу гэдгийг Silicon Valley шиг тийм айхтар том эрсдэл хийдэггүй. Том venture capitalistууд орж ирдэггүй. Голдуу angel investor тийм ээ. Тэгэл банкуд нь хувийн хвшлүүд нь өөрсдөө тийм venture capitalist-ийн одоо хөрөнгө оруулалтыг сонирхдогчгүй. Ерөнхий дүнгээрээ өндөр болсон. Одоо жишээлбэл анхан шатны хөрөнгө оруулалт гэхэд нэг тэр ч юм уу 500 сая евро өнтер хөрөнгө оруулалт хийж хад үнд бол ямар нэг тийм venture capital хэрэггүй. Тэгэл тэр байгууллага нь өөрөө яг тэр хөрөнгөөр явуулчих болдог. Тэгэхээр зэрэг яг Германы тэр Европын нэг онцлог нь монополийн тэр том монополистуудыг гаргаж ирэхийг бол нэг дэмжидэггүй. Ерөнхийдөө ерөнхий стандарт нь бол аюул өндөр тийм ээ. Нэг манайх нэг стартап 2 тэрбум евроны нэг эмэргэлт хийдэг мэдэг гэхэд бол жижиг стартап биш үү болж ш тэгэл хэрхэн өнцгөөс хаддаг. Яа тэгэхээр цаад одоо юу гэдгийг бензин хэдэн тэрбум их нагдаар яригддаг еврогийн тийм бизнес тогтцсон олон тийм бизнесүүд байдаг учраас тэгж ханддсан болов уу гэж ойлгоод байдیں۔ За нэг иймэрхүү туршлага байна та. Тэгээд асуулт байвал хариулъя. Юу Silicon Valley-гаас одоо Европ нэг ялгаатай нэг юм үний харж байгаагаар 5 жилийн өмнө жишээлбэл би за Google руу ажилд орчвол зүгээр ч юм уу ямар гоо хангамжтай юм бэ ч гэх юм уу ингээл харж ийсэн. Тэгвэл өнөөдөр зүгээр нэг юм одоо юу гэдэг Европын Германы нэг жижигхэн стартап гэхүү компанид ороход бол ерөөсөө тэр үед бодож исэн тэр орчин дээр чигээр одоо бил болцсон. Европч тийм нэг ил ингэж нэг хайхтар зарлж тийм ээ. Шуурдгүй ч гэсэн нүн чанараар нь араар нь процессыг аваад тэгвэл ер нь бол Silicon Valley чинь тэгж амар олон инженеруудыг тэнд авчиж их хөрөнгө босгож байгаа бол ингээл яваад байгаа юм уу? Эсвэл хамгийн шилдэг инженеруудыг цуглуулж авчираад хамгийн өндөр үр хөтөлбөрийг гаргаж ирэх гэж цуглуулад байгаа юм уу те? Тэрийг зөв харж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яах вэ? Германд байгаа инженеруудыг өстой нэг юу гарч чадахын тэрийг бүгдийг шахаа гаргах тэр орчин тэр нөхцөл тэрийг бүрдүүлэхийн төлөө бүгд ажиллаад тэгээд энэ орчныг байгуулсан байна л гэж хараад байгаа. Заавал тийм хөндөй байгуулах албагүй. Ситийн хот нь өөрөө хөндөй болцсон. Дотор нь хуучин байшин нэг давхар нурхаж байгаа байшинд байгаа компаниуд нь өөрсдөө бүх орчин нөхцөлийг хангаад өгсөн тийм ээ. Тийм л болцсон байна гэж харагдаад идэв шүү дээ. За тэгээд сонирч байгаа асуулт байвал хариулъя. За бүх илтгэлүүдийн дараа асуултаа нэгтгэхэд авчи. За бодрол цэглэлд баярлалаа. За
Монгол болон Германы сэтгэлгээний ялгаа, за дээрэс нь Европын стартап эко орчны талаар бас багахан ч гэсэн ойлголтыг бидэнд өгсөнд баярлалаа. За үүний дараа дахиад бид нар 4 үүсгэн байгуулах захирлууд ихтгэл тавина. За энэ дээр бас бодрол захирал бас Монголын нөхцөл байдал яг одоо ямар байгааг бас тодорхой хэмжээний ойлголт авах гэж найдаж байна. Тэгээ энэний дараа бас та өөрийнхөө сэтгэлдлийг илэрхийлээсэй гэж бас хүсэж байна. Яаж өөрчлөгдөж байна, ямар шуухан болж байна гэдэг юм.